Энэ киноны төсөөлөл үнэхээр хязгааргүй юм. Домогт гардаг зомбинуудын ярим. Энэ бол ердөө амьд үлдэх тоглоомын эхлэл төдий. Дараагийн даваа бүр өмнөхөөсөө илүү аюултай. Цэргүүдийн нүүр тулах эцсийн том дайсан. Үнэхээр ялагдашгүй нэгэн. Түүх зөвлөлт холбоот улсын үеийн нэгэн нууц далд лабораториос эхэлнэ. Ахлах эрдэмтэн чих заалам төгшүүрийн дохионоор хар ирчээрээ гүйж байв. Харуул зогсох цэргүүд замыг нь хаахыг оролдоно. Тэдний нэгэнд гинэт асар их хүчинд цохигдсон шидэгдэв. Бүгд айсандаа эргэж харав. Өнөөх цэргээс ердөө биеийнх нь тал хэсэг л үлджээ. Эрдэмтэн судалгааны тэмдэглэлээ тэврээд хэргийн газраас чимээгүйхэн холдов. Лабораториос мөлхөж гарахаар зэхэж байтал нэгэн цэрэг гараа сунгав. Доктороо, арга олж өгөөч гэж гуйна. Тэр мангас бүх хүнийг алчихлаа. Эрдэмтэн огт эргэлзэлгүйгээр гар буугаа гаргаж ирэв. Цэрэг газар унах үед асар том сүдэр алгуурхан ойртож байгааг харав. Нүд ирэмхийн зуур 70 жил өнгөрчээ. Гинтийн дайн далан нурав. Нуурын ус шавхагдсны дараа нуурын ёроолд байсан бүх зүйл ил гарч ирэв. Эмэгтэй цэрэг Маяа нэгэн эргүүлийн багийг олж уулзав. Тэр уг нь зүгээр л зам асуух гэж байсан юм. Гэтэл санаандгүй байдлаар хуучин ангийн анд Кейсертэйгээ таарав. Маяа дотроо ихэд баярлав. Ирсэн зорилгоо шуудхан хэлв. Тэр нь сурггүй болсон дүүгээ хайх явдал байлаа. Кейсер гинэт зогт усав. Өөрийнх нь удирдлагад байдаг афн Маяагийн дүү байж таарна гэж сансангүй. Саяхан 70 сэтэрсний улмаас ширэгсэн нуурын ёроолоос хаягдсан лаборатори ил гарчээ. Орос цэргүүд хэсэг эрдэмтдийг дагуулan хайгуул хийхээр явсан байна. Тиймээс афн мэдээлэл цуглуулахаар тэднийг дагаж явах тушаал авчээ. Гэвч тэр өдрөөс баазтайгаа холбоо тасарсан байна. Гэвч командлагч Маяаг лаборатори руу хүн хайхаар явна гэдгийг сонсоод огт бодлогүйгээр шууд татгалзав. Учир нь дээрээс мэдээ ирсэн байлаа. Тэр лаборатори бол хуучин зөвлөлт холбоот улсын үлдэгдэл. Тэнд асар их аюул байж болцсошгүй. Тэгээд ч афн сурггүй болоод 4 хонож байна. Түүнийг амьд үлдсэн гэхэд хэцүү. Маяаг аль хэдийн ангиасаа чөлөө авчихсан байв. Энэхүү аврах ажиллагаа нь түүний хувийн хэрэг байлаа. Сахалтай Кейсер командлагчийг хажуу тийш нь дуудаж уулзав. Сургуульд байхад Маяаг ер бусын чадвартай гэдгийг бүгд мэддэг байсан. Тэр афныг амьд гэж байгаа бол ямар нэгэн учир байгаа. Магадгүй тэр Орос цэргүүд юу сэтэж байгааг олж мэдэж болох юм. Командлагч эцэст нь Кейсерт ятгагдав. Түүнийг Маяатай хамт хүн аврахаар явахыг зөвшөөрөв. Мөн Кейсерийн хоёр итгэл туслах хамт явахаар болов. Дөрвөлээ бууга барин ширгсэн нуурын ёроолоор алхав. Удалгүй нэгэн агуй хамсар дээр ирлээ. Кейсер тогсоом шогсоомоор энэ бол тамийн үд гэж хэлв. Тэгээд хамгаалалтын осоо бэхлээд хамгийн түрүүнд доошоо буу. Ойр орчимд үнэхээр хүн байсан бол мөр байлаа. Тэд зөв газраа олсон бололтой. Буланд нэгэн цогцос хэвтэж байв. Энэ бол афны багийн гишүүн байлаа. Бие дээр нь олон тооны үхлийн шарх байв. Тэдэнд ямар аюул тулгарсныг таашгүй. Жаал сахалтай ширээн дээрх чулуун хөргийг санамсаргүй унагчхав. Тэр чимээ хонглоор нэг цуурайтав. Гинэт урдаас эрхрэх чимээ сонсогдов. Бүгд бууга бэлтэн тийш харав. Нэгэн дүрс газар алгуурхан мөлхөж байлаа. Кейсер юу болохыг нь тодруулахаар зэхэж байтал. Гэтэл нөгөөх нь гинэт ухасхийн дайрав. Жаал сахалтай амжиж дайрагчийг барьж авлаа. Тэгээд хүчтэй мушгин хүзүүг нь хугалав. Гэвч түүний гар бас хазуулчихжээ. Бүгд дайрагчийг хэн болохыг тааж ядаж байтал өнөөх амтан дахин хөдөлж эхлэв. Маяа хэд хэдэн удаа буудав. Гэвч нөгөөх нь юу ч болоогүй мэт байлаа. Кейсер бууга өргөж толгой руу нь буудах хүртэл халдагч газар үнэн хөдөлгөөнгүй болов. Одоо л бүгд ойлголоо. Домогт гардаг зомбинуудтай тулгарчлаа гэдгээ. Жаал сахалтай бүр чихээж царайн цонхиж орхив. Кинонд гардаг шиг зомбид хазуулбал өөрөө зомби болж хуурна шүү дээ. Тэр үнэхээр гараа тасдуулах гэж байгаа юм байх та. Хамт явсан эмч толгоос ихсрэв. Вирус халдварлагддаг байлаач ийм хурдан хуурахгүй. Хараад галзуугийн эсрэг вакцин тариулахад л болно. Тэд хонглын дагуу ирлээ үргэлжлүүлв. Энэ лаборатори төсөөлж байснаас хамаагүй том юм. Өмнө нь энд юу судалж байсныг ч мэдэх юм алга. Тэднийг ярилцаж байх зур. Яагаад өөр зомби харагдахгүй байгаа тухай асуухад ахлагч Маяа бүгдийг зогсохыг тохилоо. Гинэт урд талын гэрэл анивчиж эхлэв. Түүний нүд ирээлжилж дараагийн агшинд гэртээ ирчихсэн байлаа. Эцэг их нь түүнийг хоолоо идэхийг өрнө. Гэвч Маяа гайхаж хоцров. Тэр хоёр хөвгшнийг 2 жилийн өмнө бөмбөгдөлтөд өртөж нас барсныг тэр санаж байлаа. Ээжийнх нь царай барайж Маяаг имээтэйгээ адилхан гэж зэмлэв. Өдөржин бузар муу зүйлсийг өөртөө дуудаж бүгдийг үхэлд хүргэлээ гэв. Маяа нүдээ тас анилаа. Хурдан сэрэх хэрэгтэй гэж дотроо шившлээ. Дараагийн агшинд тэр эзэнгүй лабораторидоо иргэн ирэв. Гэтэл хамт явсан нөхд нь бүгд газар унан таталт өгч байлаа. Маяа ямар нэг зүйлийг гадарсан бололтой. Огцом эргэж бууга өргөн буудлаа. Том нүдтэй охин гараараа даллаж харагдав. Түүнийг харанхуй дуусан алга болоход ухаан алдсан нөхд нь араасаа сэрж эхлэв. Та нар зүгээр үү? Тэд айдас дүүрэн нүдээр саяныхий үзэгдлийн талаар ярилцсан. Кейсер өөрийгөө далайн голд байна гэж мэдэрчээ. Далайн ус толгойг нь даван бэлхэж ямсгалж чадахгүй байж бусд нь ч бас дотроо хамгийн их айдаг зүйлтэйгээ тулгарчээ. Маяа үүнийг оюун санаагаар тоглодог нэгэн сүнсний хийсэн ажил гэж таамаглав. Жаал сахалтай үүнийг сонсоод шууд сэтгэлээр унав. Энэ даалгаварт оролцсондоо маш их харамсаж байлаа. Маяа бүгдийг хамгаална гэдгээ баттай амлалаа. Кейсерч бас түүнийг дэмжиж түүнийг алдартай зүн бэлэгтэн гэдгийг бүү мартаарай гэв.
Бүгдийн сэтгэл баг зэрэг тайвшрув. Түр амс хийгээд лабораторийг үргэлжлүүлэн шалгалаа. 3 дахь өрөөний хажуугаар өнгөрөхөд дотор нь маш олон зомби цугларсан байв. Ер бусын зүйлс заавал учир бий. Мая төрүүлэн дотогш дайран орлоо. Дөрвөөсөө зэрэг буудаж зомбинуудын толгой руу нанилав. Удалгүй тэр хавийг цэвэрлэж дуусгав. Энэ үед дотор талын өрөөнөөс чимээ гарлаа. Хаалгыг хүчээр эвдэн ортол. Дотор нь нэг хүн нуугдаж байв. Тэр бол лабораторийг судлахаар ирсэн Орос эрдэмтэн байлаа. Мая түүнээс хамт явсан цэргүүд нь хаана байгааг асуув. Суу доктор толгойс ихсрэв. Биднийг орж ирмэгт зомбинууд дайрсан. Бүгд таран бутарсан гэв. Мая докторын үүргийг шалгаж үзтэл. Дотор нь хид хідэн хачин туншилтай юм байлаа. Суу доктор өөрийгөө чихрийн шижинтэй гэж тайлбарлав. Энэ бол миний биедээ авч явдаг инсулин гэв. Маяч нэг их зүйл бодсонгүй. Дараа нь өөр өвчнээс нь судалгааны тэмдэглэлийн дэвтэр оллоо. Түүн дээр хүний бие дээр хийсэн туршилтын маш их өгөгдөл байв. Кейсер энэ нөхрийг сайн хүн биш гэдгийг ойлгов. Тэр түүн рүү хүчтэй нудраг далайлглаа. Суу доктор эцэст нь үннийг хэлв. Түүний эцэг зөвлөлт холбоот улсын эрдэмтэн байжээ. Тэр өмнө нь яг энэ лабораторид ажиллаж байсан аж. Тусгай бэлтгэл гарган авчээ. Тариулж буй хүний цусны бүлгээс хамаарч 3 өөр төрлийн хувирал явагдана. Эхнийх нь үхлээс үл айх супер дайчин. Хоёр дахь нь оюун санааг удирдагч ер бусын чадвартан. Гэвч түүний яриаг дуусгалгүй Мая таслав. Тэр зөвхөн дүүтэйгээ хурдан уулзахыг хүсэж байлаа. Суу доктор гинэт нэг зүйлийг санав. Өмнө нь зүгтэж байхдаа тэд 2 дугаар давхрын хоолны танхимд уулзсан гэж хашгиралдаж байсан. Бусад нь ч нэг их зүйл бодсонгүй. Докторыг дагуулan өрөөнөөс гарлаа. Гэтэл үүдэнд нэгэн зүйл зогсож байхыг харав. Тэр бол авраг биетэй зомби байлаа. Тэд яран хажуугийн агуулгах руу ухарлаа. Суу доктор үүнийг тайлбарлахдаа энэ бол супер дайчны туршилтын бүтлгүй хувилбар гэв. Биес нь ялгарч буй хар шингэн идэвхгүй болсон эсийг нөхөн сэргээж удирдах чадвартай. Өөрөөр хэлбэл зомбиг олноор нь үйлдвэрлэж байна гэсэн үг. Харин 2 дахь төрөл болох оюун санаа удирдагчийг Мая нар өмнө нь харсан билээ. Харин 3 дахь төрлийн мутант бол ажилтнуудын хилээд байсан бүтээгч бурхан юм. Энэхүү мутант нь эд зүйлсийг зайнаас удирдах. Тэр байтугай нүдэнд үл үзэгдэх эс молекулыг ч хянах чадвартай гин. Гэвч энэ чадвар нь цусны бүлэг болон бие махбодод маш өндөр шалгуур тавьдаг. Амжилттай болсон ч гэсэн туршилтын биет нэг цагийн дотор үхэх аюултай. Маягийн хувцас дээрх цусны бүлгийн тэмдгийг хараад суу доктор сонин байдалтайгаар түүний цусны бүлэг яг 3 дахь төрлийн мутцад тохирно гэв. Маягийн нуруугаар гинэт хүйт оргив. Тэр энэ талаар дахин ярихыг хүссэнгүй. Ингээд тэдний дагуулan 2 дугаар давхрын хоолны танхим руу хөдлөлөө. Замдаа хаа нэгтээ ганц нэг зомбитой таарч байсан ч цэргүүд тэднийг дор нь устгаж байв. Эцэст нь тэд нэгэн төмөр хаалганы өмнө ирлээ. Хид хідэн удаа оролцсон ч онгойсонгүй. Кейсер шууд хідэн гар бөмбөг шидэв. Хүчтэй дэлбэрэлтийн дараа тэд ашгүй нэг 2 дугаар давхрын хоолны танхимд хүрлээ. Дүү афн нь ихчигээ хараад нүдэнд нь үл итгэсэн зэрэмжилсэн харц тодров. Игчтэй нэг сайн гөвшүүлснийхээ дараа л харж байгаа зүйл нь хий үзэгдэл биш гэдгийг ойлгов. Түүний хажууд Оросын 2 цэрэг зогсож байлаа. Тэд төр зуурын холбоотон болсон бололтой. Учир нь хий үзэгдэл үзүүлдэг том нүдтэй охин үнэхээр гайхамшиг байлаа. Энэ үед афн нэг зүйлийг анзаарав. Игчин эмээгийнх нь үлдээсэн усны хатгуурыг зүүсээр байв. Мая зүгээр л инээмсэглээд юу ч хэлсэнгүй. Тэр дүүдээ хэлээгүй ч эмээ нь үнэндээ ер бусын чадвартай нэгэн байсан юм. Гинэт гаднаас хаалга хүчтэй нүдэх чимээ сонсогдов. Тэд энд удаан байж болохгүйг ойлголоо. Гэвч бүслэлтийг сэтлэх гэтэл тэдний сум хэрэгсэл үнэхээр дутагдaltaй байв. Суу доктор тэдэнд сануулж зэвсгийн агуулгах лабораторийн 3 дугаар давхурт байгааг хэлв. Мая шууд л кейсертэй хамт хайхаар шийдлээ. Ер бусын чадвартан байгаа тул олуулаа явах нь харин ч аюултай байв. Тэр зөвхөн суу доктороор зам заалгахаар болов. Бусад нь хоолны танхимд үлдэж хүлээхээр боллоо. Хизээч хамаагүй дайрч орж ирж мэдэх зомбинуудыг бодоод жаас сахалтай хоолны танхимын хаалгыг бэлхийг санал болгов. Гэтэл гинэт хүчтэй цохилтын чимээ гарлаа. Бүгд байдал биштгэхийг мэдрэв. Тэд яран бууга бэлдэж сонор сэрэмжтэй зогслоо. Гэтэл дараагийн агшинд асар их хүчээр төмөр хаалгыг цөм цөхөв. Өнөөх супер дайчин зомбинуудыг дагуулan хүрээд ирлээ. Цэргүүд ч эргэлзэлгүй шууд гал нэв. Жирийн зомбинууд ч яах вэ? Хідэн сумаар л унагчхаж болно. Гэвч тэр супер дайчны ярьсан зузаан биеийн хатуутул толгой руу нь буудсан ч юу ч болоогүй мэт байлаа. Эмч жаал сахалтайг аврахын тулд гэтэл өөрөө зомбинуудын хаанд баригдчихлаа. Доошоо аажмаар тусахтаас хар шингэнийг хараад түүний толгой дотор таг харанхуй болж юу ч бодож чадсангүй. Азар афанд өөрийгөө хянах өчүүхэн ч гэсэн ухаан үлджээ. Тэр гранат харуулчаар мангасын гидсийг дэлбэлж орхив. Дараа нь дотор нь хид хідэн гар бөмбөг чихэж амжив. Хүчтэй дэлбэрэлтийн дараа энэ хэсэг зомбинууд эцэст нь бүрэн устлаа. Харамсалтай нь багийн эмч халдвар авчихлаа. Тэр удахгүй цусаар цангасан мангас болох гэж байв. Тэр үлдсэн жаахан ухаанаараа бууныхаа амийг өөр рүүгээ чиглүүлв. Гэвч тэдэнд гашуудагч зав байсангүй. Гадаа олон хүний хөлийн чимээ сонсогдож эхэллээ. Бүр олон зомбинууд ийшээ дайрч байна. Тэд байрлалаа яаралтай солихоос өөр аргагүй болов. Тэгээд хажуугийн өрөө рүү амжиж орж нуугдлаа. Одоо үндсэн хаалга бүрэн хаагджээ. Тэдэнд агааржуулалтын хоолоогоор дамжин зүгтах ганц зам үлдлээ. Харин энэ хооронд Мая, Кейсер хоёр суу докторийн заавраар явсаар
Арай гэж зэвсгийн агуулхад хурч ирэв. Гэтэл эндхийн бүх зүйлийг аль хэдийн зөөгөөд дуусгачихж, ганц сумны гэр харагдахгүй байна. Энэ үед Мая тавиур дээрх дүрс бичлэгийн хальсыг олж харав. Тэр хаяг шашхыг нь харж байгаад нэгийг нь сонгон тоглуулв. Энэ бол бүтээгч бурхныг судалж байсан туршилтын бичлэг байлаа. Тусгай тариаг хийсний дараа энэ эмэгтэй үнэхээр юмсыг зайнаас удирдах чадаж байв. Тэгтэл туршилт хийж байсан хүмүүс гинэт цусан манан болон дэлбэрлээ. Тэрээр хувирал өөрчлөлтөө амжилттай хийсэн нь илт байв. Хэдийгээр ердөө нэгэн цагийн нас үлдсэн ч энэ нь бүхэл бүтэн лабораторийг устгахад хангалттай хугацаа юм. Болсон явдлын учрыг бүрэн ойлгосны дараа Мая өөр гарц хайхаар шийдэв. Гэтэл хонглоор явж байтал танил хүйтэн мэдрэмж дахин төрж эхэллээ. Тэр нөгөө том нүдтэй охинтой дахин таарлаа гэдгийг мэдлээ. Дахин гарч ирсэн хий үзэгдэлтэй нүүр тулахдаа Мая миний толгойноос зайл гэж дотроо шивнэв. Төд удалгүй тэр хонголдоо эргэн ирлээ. Гэвч суу доктор Кейлер хоёр хий үзэгдэлт автчихсан байв. Мая эргэж хараад том нүдтэй охинтой нүүр тулав. Түүний даалт ертөнцтэй харилцах чадвар нь сэргэлээ. Тэр охин ч гэсэн өрөвдөлтэй нэгэн байсныг тэр үед л ойлгов. Эмэгтэйг хүчээр машинд чирч суулгаад эцэст нь түүнийг амьд биеийн туршилтад оруулжээ. Сэрэхэд нь тэр ийм болж хуурсан байв. Хүнч биш, чөтгөрч биш ийм төрхтэй болжээ. Өөртөө нь ойлголцож чадах хүнтэй таарсан тул том нүдтэй охин Маягаас өөрийг нь алж өгөхийг гуйв. Мая толгой дохлоо. Тэгээд эцэст нь гохыг дарж орхив. Том нүдтэй охиныг унах үед суу доктор хий үзэгдлээсээ сэрлээ. Гэвч Кейлер ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Мая биш боллоо гэж дотроо төгшөв. Тэр эмээгийнхээ өсний хатгуурыг яаран гаргаж ирээд зүүв. Хоёр гараа урагш сунган. Төд удалгүй Кейлерийн ухамсарт ертөнцөд нэвтрлээ. Тэр усан дотор хөдөлгөөнгүй хөвж байхыг харав. Мая яаран түүн рүү дөхөж очоод түүнийг чирсээр усны мандал дээр гаргав. Тэгтэл Кейлер ухаан орж сэрлээ. Энэ үед тэр хоёр нэг зүйлийг анзаарав. Суу доктор хизээ мүдгүй зүгтчихсан байлаа. Гинэт урд зүгээс чимээ гарлаа. Энэ бол агааржуулалтын хоолоогоор зүгтэж ирсэн афан болон бусад нь байв. Тэдэнд ам өргөцсөн нөхдөө дурсах зав байсангүй. Одоо хамгийн чухал нь зүгтсэн суу докторыг олох юм. Азар энэ хонгил ямар нэгэн салаа замгүй байлаа. Тэд шууд явсаар нэгэн лабораторид хурч ирэв. Суу доктор үнэхээр энд нуугдаж байжээ. Кейлер шууд очоод түүнийг нэг сайн цохиод авлав. Докторын энд ирсэн зорилго тийм ч амар биш гэдгийг Мая гадарлаа. Суу доктор зүгээр л инээмсэглэв. Тэрээр олон жилийн турш эцгийнхээ үлдээсэн судалгааны тэмдэглэлийг судалжээ. Эцэст нь тэрээр тарианы найрлагыг сайжруулж чадсан байна. Энэ нь хүнд ер бусын хүч чадал өгөхийн зэрэгцээ. Хүний ухаан санааг хэвээр нь хадгалж чаддаг болжээ. Мая тэр даруй ухаан орлоо. Докторын өрөвчөнд байсан зүйл инсулин биш байв. Харин түүний сүүлийн өдрүүдэд сайжруулсан тусгай бэлтгэл байжээ. Гэтэл доктор гинэт галзуурч эхлэн гэж хэн санах билээ. Тэрээр бэлтгэлийг булаан авч өөртөө тарив. Тэр та нар бүгд дууссан хэмээн хашгирч байлав. Тэгээд ямар ч шинж тэмдэггүйгээр газар унлаа. Бүгд гайхаж бие рүүгээ харан хүшиж орхив. Докторын бие маш хурдан ялзарч эхлэхийг тэд харлаа. Тэрээр супер дайчин болон хувирч чаджээ. Түүнчлэн амьд байх үеийн ухаан санаа нь хിവэр байв. Гэвч нэг удаагийн бүх нийтийн гал нээлтийн дараа суу доктор эцэст нь унав. Гэвч энэ этгээд үхээгүй л байлаа. Амнаас нь галзуу инээд сонсогдно. Бүгд байдал биштгэхийг мэдэрлээ. Яаран гадагшаа гүйлдэв. Хонгил тоолж башгүй олон зомби гарч ирэв. Тэд тулалдангаа ухарсаар байлав. Эцэст нь нэгэн муудам өрөөнд орж нуугдлаа. Мая энэ газрыг танив. Энэ бол эрдэмтдийн бүтээгч бурхны туршилт хийдэг газар байлаа. Ширээн дээр хідэн шил тусгай бэлтгэл байсаар байв. Энэ үед суу доктор зомбинуудыг дагуулсан хаалган дээр ирж бүсэлжээ. Амьд гарах найдвар тасарч байгааг мэдэрсэн. Афан ихчээсээ уучлалт гуйхаар зэхэж байтал Мая ураг шалхан түүнийг чанга тэврэв. Төрсөн ахын дүүсийн хооронд ийм зүйл хэрэггүй гэдгийг ойлгуулв. Афан үүнийг шууд ойлголоо. Тэрээр инээмсэглэн хамгаалалтаа бэхжүүлэхээр явв. Гэтэл гинэт нэгэн хос гар төмөр хаалгыг нэвт сүлбэж түүний толгойноос шүүрэн авлаа. Зомби болон хувирсан суу доктор шууд дайран орж ирэв. Хитгэн хормын дотор Кейлер жаас сахалтайнаар шууд ам өргөдөв. Маяч мөн газарт унаж тулалдах чадваргүй болов. Бүх зүйл дууслаа гэж бодох агшинд нүдний өмнөх дүр зураг гинэт хуйрав. Тэрээр дүүгээ тэрч байсан тэр мөчөд иргэн очжээ. Мая тэр даруй ухаарлаа. Тэр ирээдүйг урьдчилан харсан байж хэрв бүгд өөхөх тавилантай юм бол Мая эцсийн хүчээ шавхахаар шийдэв. Тэр ширээн дээрх тусгай бэлтгэлийг авч ямар ч эргэлзээгүйгээр өөртөө тарив. Суу докторын хийснээр бол түүний цусны бүлэг тусгайлан хуурсны дараа хүчирхэг бүтээгч бурхан болох ёстой байв. Өмнө нь харсанчлан дүүгийнх нь толгойноос суу доктор шүүрэн авлаа. Зомбинууд хаалгыг эвдэн орж ирж Кейлерийг алхаар завдах үед Мая эцэст нь хувирлаа дуусгаж бүтээгч бурхан болов. Тэрээр эхлээд эмээгийнхээ өсний хатгуураар суу докторыг хүнд шахтуулав. Дараа нь ер бусын хүчээ ашиглан түүнийг үнс болгон хувирлаа. Маягийн хүчирхэг оролцооны ачаар хэдийгээр бүгд шархадсан ч нэг ч хүн ам өргөцсөнгүй. Мая өөрт нь ердөө нэгэн цагийн нас үлдсэнийг мэдэж байв. Тэрээр бүгдийг дагуулan гадагшаа яаравчлан яв. Замдаа зомбинуудтай таарахад тэр зөвхөн харцаараа л тэднийг үгүй хийж байлав. Кейлер баазын өөрийгөө устгах системийг ажилуулахаа мартсангүй. Энд байгаа бүх зүйлийг үнс нуран болгов. Бүгд лабораториос гарч ирэхэд Маягийн амьдрал эцсийн цэгтээ хүрчээ.
Гэвч Келлер ингээд бууж өгөхийг хүссэнгүй. Түүнийг хүчээр баазын эмнэлэг рүү авч яв. Үр дүн нь хүн бүрийн төсөөснөөс өөрөөр эргэв. Мая гайхамшигтайгаар амьд үлдэж чаджээ. Гэвч түүний өмнө нэгэн хачирхалтай эмэгтэй сууж байв. Энэ хүрээд байр киноны үйл явдал дуусаж байна. Туршилтын баазад байсан. Анхны бүтээгч бурхан үхээгүй байжээ. Тэгээд ч зогсохгүй Маягийн амийг аварсан байна. Энэ хүн л жинхэнэ хүчирхэг нэгэн бололтой. За, өнөөдөртөө ингээд дуусгая. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.